Баянгол дүүргийн 25 дугаар хороонд байрлах Happiness Town хотгон 2018 онд анх баригдахдаа зориултын орц гарцгүй баригджээ. За үүний улмаас 8 жилийн турш хүүхэд явган зорчигчдод автомашины замаар зорчиж байна. За мөн хүүхдүүд зорчдог хэсэгт ил барилгын арматур төмөр их байгаа нь за тоглож байхдаа бэртэж гэмтэх эрсдлийг нэмэгдүүлж байгаа юм. За орчны аюулгүй байдал алдагдсан дээрх нөхцөлд за иргэд хүүхдүүд орой үдшийн цагаар явахдаа автомашины осолд өртөх магадлалыг ч үүсгэж байгааг манай сэтгүүлч сурвалжлаа. За НТV-гийн сурвалжлагыг Баянгол дүүргийн 25 дугаар хонооноос ээлжид сурвалжлага өргөж байна. Та бүхний ард харагдчихлаа. Happiness Town нь бол яг ингэж зориултын явгууны орцгаар заахгүй. Үүний улмаас иргэдийн хувьд бол одоо яг энэ шорон замаар машинтайгаа зэрэгцэн алхаж байгаа нөхцөл байдалтай байгаамаа. За мөн барилгын ил гарсан юм арматур төмөр бол энд тэндгүй харагдж байгаа мөн орчны бохирдол ихтэй болмаас хүүхдүүд яг ээлтэй орчинд бол амьдарч чадахгүй нөхцөл байдалтай байгаамаа. Энд чинь нөгөө хүүхдүүд ингээ явах гэхээр машинууд нь ингээд яг зам таглаа зогсчин. Тэгээ энэ байрлал руу арах гэхээр бас зам таглаа зогсчин. Тэгээ энийг одоо дүүрэг хороо хэн хариуцах хэрэгтэй мэдгүй байна. Хизээч их юм байгаа. Манайх одоо энэ чинь амьдраа 5 жил болж байгаа. Тэгэхэд 5 жил яг юм байх байдгаар гэж байгаа байхгүй. Ямар ч тийм хүүхэд ээлтмэлтэй байхгүй шүү дээ. Маш эрсдэлтэй. Одоо тэгээд нэгд явган хүний зам ингээд ерөөсөө гарц юм байхгүй ингээд шороогоороо. Тэг яг юм зам нөгөө зориултын байхгүй учраас ирж машин тэр гинт хүүхэд шуухад гарсан машин тэр мөргүүлчих гад тийм нэг аюултай орчинд байна л да. Тэгэл ингээл хог могоо бол одоо энэ замбрааго хайчих. Тэгээ энэ одоо орчин нөхцөл ч гэсэн одоо ингээл тоос шорооноос ахвал маш бохор байна шүү дээ. Яг ингээд автобусны буудлын руу яг зөвхөн энэ замаар явбал ойрхон бас хурдан очин тэнгууд ингээд шороо ихтэй тэгээ машин ихтэй. Энэгээр ингээд ирэхэд яг энэ талаас машин хаанаас юм гараад ирэн тэн талаас хүртэл гараад ирэх магадлалтай байхгүй юу? Энийг цэвэрлдэгүүлэх бодвол уулын нэг засварлах талаар ярьжсэн л гэсэн. Гэтэ засварлах нь удаан юм шиг үлээ. Ер нь хүүхдүүд бол ер нь явахдаа ер нь хэцүү юм шиг машин дэргийн дайруулчих гол ондог дуумуугатай явангууд. За ер нь тэгэл амьдралтай орчны хувьд бол ер нь тэгэл энэ зам харгуун бол ер нь хүүхдүүд ер нь хэцүү юм шиг байна шүү дээ. Хүүхэд аюулгүй орчин төсөөд тоглоом суралцах ёстой Happiness хотгонд амьдардаг хүүхдүүдийн хувьд хэрхэн аюулгүй хашаанаасаа гарах вэ гэдэг нь өнөөдөр тулгамдсан асуудал болж байна. Цаашилбал цомчуудын хувьд мөн оройн цагаар орж ирэхдээ төмөрт эглээд унах вэ, машин гараад ирэхүй гэсэн айдастай байдгаа хэлж байлаа. Барилга байгууламж барихдаа ягуун үний гарц, орц, ногоон байгууламж хүүхдийн тоглоомын талбайг шийдсэн байх шаардлагыг тавьдаг. Гэвч 1200 оршин суугчтай энэ хотгонд аль нь чалга. Үүний улмаас хүүхдүүд хог хөглөөж төмөр сэрээсэн нөхцөл машинтай зэрэгцэн алхаж сургуультай очиж байна. Манай сурвалжлагыг энэ талаар Алтны их сурвалжаас тодруулах гэхэд барилга барьсан компани тодорхойгүй сууц өмчлөгчдийн холбоо нь цоочтой өгтлээ. Харин нийслэлээс тодруулахад дүүрэг хариуцсан, дүүрэг нь сууц өмчлөгчдийн холбоо хариуцсан гэх зэргээр буух аюулгүй буцах эзэнгүй нөхцөл байдалтай байна.